агуулах цэсрүүгээ ороод харвал систем дээр бүртгэлтэй бараанууд гарч ирж байгаа. Нэршил, сэлбэгийн дугаар, үлдэгдэл, нэгжийн тоо, нэг зүүн зэргээр харагдаж байна. Мөн одоо энэ ихний үсгүүдээр нь барааныхаа нэршлиг шууд шүүлтүүрээр хайж болно. За тэгээ шинээр бараа нэмэх тохиолдолд үйлдэлүүд дээр дарахаар импортлох, экспортлох, мөн засах, устгах зэрэг одоо сонголтууд харагдаж байна. За бараа нэмэхтэр дараад шинээр барааны нэгээр нь нэмж оруулна. За жишээгээр голын төл гэдэг нэршлэр за одоо сэлбэгийн дугаарыг оруулаад өгнө. За мөн одоо барааныхаа нэг зүүнийг тодорхойлж өгөөд мөн одоо ангилалт нь ямар төрлийн ангилалт орж байгаа бараа вэ гэдгийг сонгоод оруулж өгөөд тэгээд үлдэгдэл дээр нь барааныхаа үлдэгдлийг нэмээд хэрвээ зураг оруулж өгөхөр бол juice файл дээр одоо зургийг нь оруулж өгөөд ингээд барааныхаа мэдээллийг оруулаад хадгалж өгнө. Тэгэхээр системд одоо ингээд манай бараа маань нэмэгдэн орсон байгааг харж байна. За хэрвээ ямар нэгэн засвар оруулахаар бол засах дээр дараад засаж өгнө. За хэрвээ бусад тохиолдолд устгах, хувилах зэргээр хийхээр бол сонголтоор хийж өгч болж байна. За тэгээд системд бараа маань орсон байна. За дарж үзээд орох юм бол барааны мэдээлэл нь ингээ харагдаж байна гэсэн үг. За шинээр бараа нэмэхдээ бол яг ийм байдлаар нэмж өгөөд устгахаар бол устгаад тэгээд ерөнхийдөө системд бүх бараа ингэж харагдаж байгаа гэсэн үг.